Яасан алуу өдөр вэ? За одоо биологийнхаа хүрээлэнгээс гараад хайч хайдуулаад асуучих. Одоо бүгдээрээ одоо хөдөр үржүүлгийн төв байдаг. Ачуултын шар олоорой. Хотоос хэр ол илээ хаа? Хотоос нэг 50 км зүйтэй. За хөдлөө хоёлаа. Google биш өөртөө итэг. AI-д биш логикдоо итэг. Википедиагаас илүү чухал нэг зүйл бий. Тэр бол яагаад гэж асуух чадвар. Харсан бүхнээ асуултаар сольж, мэдсэн бүхнээ задлан шинжилдэг хүмүүсийг мэдлэгт дурлагсад гэдэг. Тархиа асаа. Энэ бол нууцлаг зүйл биш. Харин бидний одоогоор бүрэн тайлбарлаж амжаагүй үнэн. Бид нэр сая үржилсэн байдлаар нөгөө газар арныхаа байр байдлыг хараад яг энэ хөдөр байхаар ойн ийм хэсгүүдийг тооцож үзэхэд 30 орчим газар байсан. Тэгээд тэрэн дээр тохируулаад байна тог камерынхаа тоог сонгоод хоорондоо 1 км-ийн зайтайгаар ингээд байршил тавьж байгаа. Эхлээд одоо хөдөр үржүүлгийнхаа хашаан дээр очиж танилцаад байгаа. Тэгээд цаашлаад автомат камер нэг судалгааныхаа арга зүйн дахь автомат камераад амьдрах орчинд байршуулах юм. За одоо дагаад яваарай. Хөдрөө жинхнээсээ харъя. Хөвсгөлт биш Улаанбаатар тарж болдсон байх шүү нөхдүүдээ. Хөдрийг өнөөдөр үзүүлэх юм уу? Үзэж чадах юм уу? Өчигдөр одоо нөгөө эргэн тойрноос анх хэрэгтэй л дээ. Биш тэр хата. Муу юм. Гүнэс чим доош. Аж хараад тэр модны тэр завсраар харж байна. Аха. Тэр. Тэр хөдөлгөөн зогсож. Тийм ээ. Аж хараад. Харж байна. Яна. Тэрийг хараарай. Амар хөөрхөн чихтэй. Өдөр цаашаа өсрөө өвчлээ хараад өсөрчлээ шүү дээ. Ийм өндөр өсрээд тэрийг хараа. Монгол орны хэмжээнд болохоор хуучин бүр хамгийн анх 60-аас 80,000 орчим хөдөр байсан гэж ярьдаг. Тэгээ одоо хамгийн сүүлийн үеийн судалгаа буюу хамгийн сүүлд хийгдсэн судалгаа нь 2016 онд Монгол орны хэмжээнд 6,000 гаруй хөдөр байгаа гэдэг тоолгоотой. Тэгээ яагаад ингэ буурсан шалтгаан нь болохоор нөгөө нэг хууль бус агнуурт маш их үрцэн амтай юм. Тэгээ хүмүүс нөгөө нэг мэдхгүйгээсээ болоод энэ амтныг ир эм гэлтгүй шууд алдсан. Тэгээ яг шалтгаан нь нөгөө хөдөрт нэг эргэжнээс нь ялгардаг нэг заар гэж байдаг хөхгүй. Тухайн заараараа хөдөр маань газар нутгаа тэмдэглэх гэх юм уу те үржлэх үед ашигладаг нэг тийм бодис үед. Ийм хөөрхөн амтны яаж хүмүүс алаад байдаг вэ те? Хөдрийг яагаад ойн цагтаа гэдэг юм бол? Хөдөр бол маш сургаг амтан. Сонсонгуутлаа одоо юу гэх юм те за нэг танихгүй үл мэддэгт бий тэгж шүү. Болгоомжтой байгаараа бусад амьтад одоо шүмгэлдэж мөнгөлдөг юм те. Тиймэрхүү тохиог бие хамгаалж байгаа. Хөдөр нөгөө нэг өөрийгөө хамгаалах цохилтолгоо нь хөдөр үсээ hayдаг. Сонирхолтой юм ярихад одоо шилүүс нэг модон дээр гараад яг ингээд мод руу гарчдаг байхгүй. Гарангуутлаа нэг хөдрийн дээрээс очивол юу гэх юм өсрөөд ингээд зуураад ингээд авна шүү дээ. Тэгвэл хөдөр яг ингээд шууд үсээ hayдаг. Тэр хэлцэг юм ингээд алцаа. Одоо би ингээд намайг ингээд нэг нөхөр ингээд тэрвэрэд авах би күртэгт бол күртэг аяал цухтана гэсэн. Тэгж өөрийгөө хамгаалдаг. Мөгөөрөө сонсож байна уу? Сонсож байна. За би эндээс 33 дээр цэгүүд дээр камера тавьчаад эргээд 29 дээр хүрээд ирээ. Чи нөгөө өөрийнхөө сонгоцлуудыг бас авчаарай. За тэгээ 29 дээр уулзъя. За мөгөөрөө хоёулаа энэ 29-р талбай дээр ирчихэж байгаа болтой. Тэгвэл яштай энд камера тавья. За тэгээд энэ угаасаа хэвтэртэй юм шүү дээ. Ер нь одоо энэ орчинд бол ерөөсөө ингээд нэг манай лабораторийн хүмүүс нийтдээ 35 камерыг сорилуулна. Ер нь бидний судалгаа бол энэ байгаль дээр байгаа зэрлэг амттайгаа хамгаалахын гол зорилго. Тэгээ хамгаалахын тулд одоо тэд маань хаана байгаа, ямар тоо хэмжээтэй байгаа, тэдэнд маань ямар аюул занал одоо эрсдэл учирч байдгийг л одоо энэ автомат камерынхаа судалгаагаар илрүүлээд тэрнтэй холбоотойгоор бид нэр одоо жишээлхэд энэ бүс нутагт одоо тодорхой хугацаанд самар мамар түүгээд явдгийг бол бас зарим үед хориглох шаардлагач гарч иж магадгүй. Тиймэрхүү олон чиглэлийн санал зөвлөмжөө
одоо амтны гол бол үржил төлдөг тэр цаг хугацаанд дотор байх юм бол бас хөдөлгөөнийг нь түр хугацаагаар зэтгэй. Анхааруулдаг юм уу, самар тэмдэглэгээ авч сурталчилж хэлэх юм бол бас хүн ойлгоно. За ингээ асаацсан шүү. За. Ингээд хөдөлгөөн мэдрэгчтэй тэрний өөрөө сенсороор ингээд тэгээд чиний зэрэг бүтэн 24 цагийн турш одоо ингээд урдуур нь хөдөлж байгаа. Одоо бид нар чи сая төлөвлөсөн бол одоо эндээс ингээд амтыг гараад ирэхээр л одоо ингээд өдөөс нь явж хатан зураг авна. Судалгааны үр дүнд гарсан сонирхолтой зураг мураг эсвэл хүмүүс өнгөрч байгаа зургаад харуулсан тохиолдол ч юм уу тиймэрхүү юм байдаг байсан. Одоо ерөөсөө энд юу болж байгаа гэдэг бүгдийн зургийг авна. Тэгээд ер нь их сонин одоо бидний ховор мэддэггүй амтд төрлийн судалгаа камераар бүртгэгдсэн. Илүү их тэр амттынхаа тухай мэддэг олгох хайрлах сэтгэл төрн энэ байгаль дээр ингэж зөв зүйтэй явах ёстой мэн гэдэг мэдлэг одоо ойлголттой болж эхэлдэг учраас энэ судалгаа бол нэгдүгээр судалгаа шинжилгээний ан амттай хамгааллын ямар бодлого хэрэгжүүлэл зөв зохистой явах талаас нь хэрэгтэй, байгаль хамгаалалт талаас нь хэрэгтэй их онцлог чухал гэж үзэж байгаа. За, уулнаасаа буугаад ирлээ. Одоо шууналтайгаа танилцъя хэдүүлээ. За. Энэ ойд маань одоо ямар хөө төрлийн шуунууд их хөвчлэн байдаг вэ? Таад маань өмнө нь иржсэн болохоор бас олон харагдчихсэн ч гэдэм үү зургийн нэмтнээс тарагцсан шуудыг хэлж өгөх юм бол. За одоогийн байдал дээр бол би яг самар шаазаагийн шуу харж байна. Самар шаазгаа бол хошин хойтой газар их хөвчлэн байдаг. Самраар хоолдог. Одоо ойн одоо төлхүүр зүйл байгаа. Пирений овгийн 14 зүйлийн шуу байдаг. За үүнээс бол энийг яг энэ хот орчмын ногоон бүсэд бол самар шаазгаа, ятгах шаазгаа бусад зүйлийн одоо хэрээнүүд байдаг. Модны орой дээр сууж байгаа. Хар өнгөтэй цагаан бидэртэй. Ийм алаг байдаг юм уу те? Алаг ийм одоо хэрэний овгийн нэг шуу байгаа. Энэ 90 доороо нэг ийм бөөрөн хийч юм шиг юмтай. Энэ нь болохоор юу вэ? За энэ чинь бол нөгөө шууны гүе буюу энэ хоол ижилээ нөөсөж явдаг хүүдийн маягийн одоо улаан хоолойны дараачийн одоо хэсэг байгаа. Илүү өргөссөн хэсэг. Энэ бол их ходоодонд бол орохгүй. Ходоодны наан байдаг тийм хүүдий байгаа. Хоол ижилээ зөөвөрлөх, ангахадаа аваач өгөхдөө самарыг одоо өөртөө ингэж хадгалж нөөсөж явдаг. Тэгэхээр шууд нь бол гар байхгүй учраас яг өөрийнхөө ходоодныхаа наан гүеэндээ хийгээ явдаг байх нь л тийм. Тагтааших юм шиг, хэрэгших юм шиг тийм харагддаг юм байна. За одоо хоёроос самар чацаагаа харсан. Харсан. Аюу садан шоу шүү дээ. Би өмнө нь бол харж байгаагүй юм байна. Би сая ийм ших нүгийн зураг дарлаа. За. Нүүдлийн шуу байгаа. Бас их алаг ирээн ийм шуу юм. Яг нүгүүд ирцсэн биш үү те? Нүүдлийн шуу юм уу те? Тийм. Энэ төрөнөөс анхаарал татаад байсан. За энэ маань болохоор шууны нүүдлийг судалдаг сансрын дамжуулагч байгаа. Энийг ингээд шууны хондлоо дээр бие хэмжээнээс нь шалтгаалаад хондлоо дээр нь үүргэвчийг ингээд зүүлгээд энийг харж байна. Энд нь ингээд уяа игээд хуцаар бэхлээ зүүлэгч. Тэгээд энэ маань утасны сүлжээгээр мэдээлэл өгдөг. За 2G сүлжээ, 5G сүлжээ тэрнгээр мэдээлэлээ бид нэр өгөөрнө. Энэ бас нарны панел юм шиг байна те. Энэ наадлын хэсэг нь. Тийм нараар цэнэглэгдээд цэнгээ аваад бид нар лөө мэдээлэл явуулна гэсэн. Тэгээд бид нар энэ шуу хаана явж гин, хятад орсон байна. Одоо Монголд ирж гин гэдэг мэдээллийг эндээс авдаг. Унгаах тэгж энэ нөгөө төхөөрөмжөө алга болох гэдэг тиймэрхүү юм гарах уу юу? Төхөөрөмжөө алга болох тал дээр бол тийм гарах боломжтой нөгөө уяагаар өөрчлөж байгаа учраас. За тэгээд энэ нөгөө нараар цэнгэлж байгаа болохоор цэнгээ бол харьцангуй гайгүй байрна. Тэгээд биеийн жин нь болохоор шууны жингээс нь хамаарат дамжуулагчийнхаа хэмжээг нь тохируулждаг гэсэн. Одоо энэ жишээлбэл ийм жижиг хэмжээтэй байна. Энийг бол жижигэн шуунд зүүн гэсэн. Шууны бие хэмжээнээс нь 3%-аас илүү бага одоо грамтай дамжуулагч зөвх юм бол тухайн шуундаа халгүй гэж үздэг. Бас аль болох хөнгөн байхаар яадаг юм. Тийм аль болох нэг өөрт нь юм түүртэхгүй хөнгөн байхаар энэ бол жишээ нь галуунд зүүдэг дамжуулагч юм. Энэ багцаа одоо шуундаа үрүүллээ гэхэд шуунаасаа яаж буцааж авах вүлээ? Шуунаасаа бол буцааж авах боломжгүй байгаа. Ер нь тэр шууг дахиад бариад авна гэдэг бол хэцүү. Тэгэхээр бид нар тэрнийхээ үр дүнд одоо судалгааныхаа ажлыг хийж байна. Цаашид нөгөө байгаль хамгаалалт тал руугаа илүү чиглэх тэр хариугаа авч байна гэсэн. Өмнө нь орж ирж байгаагүй тийм сонин содон тохиолдлын шувуу орж ирж ийсэн үү? Тийм тохиолдлууд байвал манай үзэгчдэд хэлж өгвөл. За нөгөө фламинго гэж шууд талын орны тэр мэдгүй. Тэр 2016 онд Дарангай аймагт бүртгсэн байдаг. Тэгэхээр нөгөө залуу шууд маань нүүдлийнхаа замыг мэдхгүйгээс болоод ч юм уу буруу замаар нүүдлээд
тохиолдлоор Монгол оронд өөр улсад ороод ирэх боломжтой байдаг. Тэрний нэг жишээ нь тэр фламинго дээр гарч ирж байгаа. Сүүлийн жилүүдэд яг нөгөө шувуу судлаачид нэмэгдэж, шувуу ажиглагч нар нэмэгдэж, дээрэс нь бас цаг уурын өөрчлөлтөөс болоод өөр тийм өмнө нь бүртгэж байгаагүй өөр орны шувууд бол манахад бүртгэгдэх хандлага ихсэж байгаа. За өнөөдөр бүгдээрээ Улаанбаатар хотод хамтдаа хөршүүд олон амьдардаг амьтадтай танилцлаа. Тэгэхээр энэ амьтад бид нар цаад болтгүй шиг бид нар ч бас энэ амьтадтай цаад болох эрх байхгүй хаа. Тиймээс хамтдаа найрсаг харилцаатай хөршүүд байж би энэ хүндэтгэж амьдрах хэрэгтэй юм шиг санагдлаа. За гурлаа дэше буцах уу? Надад нэг юм өгч. За. Би дурандаж үзэж болох уу? Тийм зогсож байгаа болно шүү дээ. За хоёулаа жоохон тийшж байгаа дүү. За баяртай дараагийн дугаараар уулзцгаая. Мэдлэгт дарлагсад.